Бүгдээрээ сайн байцгаана уу? Конnichiwa. За, Японы төвшин тогтоох шалгалтын N4-ийн ханзыг үргэлжлүүлээд оруулах гэж байна. Тэгээд өнөөдөр 13 дугаар хичээл Бенкё буюу хичээлтэй холбоотой эдгээр 18 ханзыг хэдүүлээ үзцгээе. Тэгээд ханз 18 ханз гэхээр нэлээд олон байгаа боловч та хичээлээ хуваагаад үзэж болно шүү. За өнөөдөр энэ 9 ханзыг үзьегээд маргааш юм уу нөгөө дээр эргүүлээд үргэлжлүүлээд 9 ханзыг үзье ч юм те та нар өөрсдийнхөө цаг зав тааруулаад хичээлээ үргэлжлүүлээд үзээрэй. Тэгээд хичээлээ үзэхдээ заавалчгүй дэвтэр тэгээд бал юм уу харандаатай заавал үзэн шүү. За тэгжээж яах нь өөрийн болгож авна шүү. Харин зэрэг тийм ээ. N4-ийн хичээл бас тийм амархан хичээл бас биш байгаа гэдгийг бас эхнээс нь хэлчихье. Бас нэлээд их зүйлийг яах нь өөртөө тогтоож өөрийн болгож авах хэрэгтэй байгаа шүү. За тэгээд хэл сурахад өдөр болгоны хичээл зүтгэл маш шаардлагатай гэж боддгоо. За тэгээд үргэлжлүүлээд ханзаа хэдүүлээ үзье. Өсөө хичээл дээр юу жоохон засах ёстой байсан бэ гэхээр би ингээд ханзан дээр энэ хар дээр ингээд улаанаар ингээд бичиж байгаа. Надад бол ингээд тод харагдаадсан байхгүй. Тэгсэн чинь яг хичээлийн юун дээр болохоор тийм сайн харагдахгүй байсан байна. Тэгэхээр би компьютер маусаар ингээд бичиж байгаа учраас тийм гоё бол бичихгүй байх шүү. За тэрийг бас анхаараарай. За тэгээд хамгийн ихний ханз хичээл гэхэд орсон Бенкё гэхэд орсон Цтомеру гэдэг ханз байгаа. За сурах, хичээх гэсэн утгатай. За өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага нь бен гэсэн дуудлагатай байна. За бүгд бичээд үзье. Та хэд гараа дэш өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8 тэгээд 9 10. За иймэрхүү болох нь шүү. За тэгээд би компьютер дээр бичиж байгаа учраас миний бичиг бас нэлээд таарахын байгаа шүү. Та бас дэвтэр дээрээ гоёор бичээд аваарай. За бенкё гэхэд ордог бен гэдэг ханз, цтомеру гэсэн ханз байна. За одоо бүгдээрээ нийлэмж ханзаа уншаад үзье. За энийг юу гэж унших вэ? Манабу гэсэн ханзыг хэдүүлээ үзсэн байгаа. Бен гакку гэж хэлэх юм. Бен гакку. За дагаад хэлээд үзье. Бен гакку. За бас яах нь сурах, хичээх, шамдах гэдэг гэсэн утгатай байх нэ. За дараагийн ханз нь бенкё гэдэг ханзны кё гэсэн ханз нэ. Цуёй гэсэн ханз. Цуёй. Цуёй гэдэг маань маш тийм хүчтэй гэсэн утгатай. Хүчтэй. За тэгээд он дуудлага нь кё го гэсэн дуудлагатай. Цуёй. За дагаад хэлээд үзээрэй. За цуёй гэсэн ханз шүү. За цуёй. За нэг удаа хэлээд үзье. Цуёй. За кё го гэсэн дуудлагатай байх нэ. Хүчтэй гэсэн ханз. За бүгдээрээ дагаад бичээд үзье. За гараа дэш өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За иймэрхүү ханз болох нэ. За цуёй гэсэн ханзаар хүчтэй гэсэн ханз. За та дэвтэр дээрээ бичээд аваарай. За нийлэмж ханзаа харъя. За сая эхний ханз гарсан байгаа тийм. Цтомеру гэсэн ханз байсан. Тэгээд цуёй гэсэн ханзтай нийлээд бенкё гэж уншигдах нь. Бенкё. За бенкё гэдэг маань хичээллэх, сурах гэсэн утгатай. За нихонго бенкё шимас. За бенкё гэдэг нь бол ер нь бол нэр үг. Тэгээд араас нь шимас болох юм бол хичээллэх, сурах гэсэн утгатай үйл үг болно гэсэн үг шүү. За нихонго бенкё шимас гэдэг юм тийм. За нэг удаа дагаад хэлээд үзье. Бенкё. За сайн байна. Жишээ хэлбэрээ уншаад үзье. За та хэд мэддэг ханз байгаа тийм. Бүгдийг нь одоо мэднэ тийм ээ. За уншаад үзээрэй. Та хэд нэг удаа уншаад үзье. За сайн байна. Нихонго о бенкё шимас. Япоэл сурнаа. Япоэл үзнэ гэсэн утгатай юм тийм ээ. За дагаад жишээ хэлбэрээ нэг удаа уншаад үзээрэй. Нихонго бенкё шимас. За маш сайн байна. За дараагийн ханз нь ядо буюу байр гэсэн ханз. Байр. За тэгээд он дуудлага нь шүку гэсэн дуудлагатай байна. Шүку гэсэн дуудлага.
ядуу. Тэгээд он дуудлага нь шүкү. За бүгдээрээ гараа дэше үлгээрээ бичээд үзье. Ич, ни, сан, ши, го, рок, шич, хач, кю, жу, жу, ичи. За 11 зорилготой байна тийм ээ. За ийм бичвэл иймэрхүү болох тийм. За нийлсэн бич ханзаа хараад үзье. За арийн ханз тумаримас гэдэг ханз хоноглох гэсэн ханз байгаа. Тэгээд шүку хаку гэж унших юм. Шүку хаку. За шүку хаку гэдэг маань хоноглох гэсэн утгатай. За буудалд хоноглоно ч гэдэг юм уу те. За найзындаа хоноглоно ч гэдэг юм те. Ийш тийшээ явахаараа шүку хаку срүү гэж ярьдаг байгаа. За бүгдээрээ дагаад нэг удаа хэлээд үзье. Шүку хаку. Тэгээд шүку хаку шимас гэж бас хэлж болох юм байна. За дараагийн ханз дай гэсэн ханз бай. Дай гэдэг маань сэдв гэсэн утгатай. Сэдв. За бүгдээрээ маш олон зурлагтай бай тийм ээ. 18 зурлагтай бай. Бүгдээрээ бичээд үзье. За би энэ бичье. Та дагаад бичээрэй. За ич, ни, сан, ши, го, рок, шич, хач, тэгээд кью, жу, жуичи, жуни, жусан, жуши, жуго, журоку, жушичи, жухачи. За нэг иймэрхүү ханз болох нь. За бүлгээр муухай болсон байна. Дахиад нэг бичээд үздэг юм лүү? Бичээгээ. Бичээд үзье. За бичээгээд дахиад нэг удаа бичээд үзье. Арай муухай болсон байна саяны. За ич, ни, сан, ши, го, рок, шич, хач, кью, жу, жуич, жуни, жусан, жуши, жуго, журок, жушич, жухач. За иймэрхүү бичсэн байна. За би юу вэ? Самбар дээр биш компьютерийн гараар ингэж бичиж байгаа болохоор маш муухай бичиж байгаа гэдгийг бас хүлээн зөвшөөрөөрэй. За тэгээ саяны ядуу гэсэн ханзтай нийлэхээрээ юу гэсэн утгатай болох вэ гэхээр шүкүдай болох нь. Шүкүдай. За шүкүдай гэдэг маань даалгавар, гэрийн даалгаврыг хэлж юм гэсэн үг ээ. За нэг удаа хэлээд үзье. Шүкүдай. За сайн байна. Шүкүдай. За гэрийн даалгавар шүү. За шүкүдай. За бүгдээрээ уншаад үзье. За та хэд уншаарай. За сайн байна. Шүкүдайо шимашта ка? Шүкүдайо шимашта ка? Гэрийнхаа даалгаврыг хийсэн үү гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрөө дахиад нэг удаа дагаад хэлээд үзье. Шүкүдайо шимашта ка? За хэрвээ чамаас шүкүдайо шимашта ка гэж асуувал чи юу гэж хариулах вэ? Хай шимашта. Хийгээгүй юм бол ие шимасен дэшта гэж хариулах юм тийм ээ. За дараагийнх нь шицүү гэсэн ханз. Шицүү. За зөвхөн он дуудлагатай байна тийм ээ. Он дуудлага буюу өөр ханзтай нийлээд дуудагддаг дуудлага байна. Шицүү, шичи гэсэн дуудлагатай байна. За тэгээд чанар гэсэн утгатай. Чанар гэсэн утгатай ханз. За тэгээд би энэчээ бичээ бүгдээрээ гараа дэше өргөөрэй бичээд үзье. За 15 зурлагтай тийм ээ. За ич, ни, сан, ши, го, рок, шич, хач, кью, жу, жуичи, жуни, жусан, жуши, жуго. За иймэрхүү ханз болох нь шүү. За жуго 15 зурлагтай ханз байна. Нийлэмж ханзаа уншаад үзье. За эхнийхэн шинаа гэсэн ханз байгаа.
бараа бүтээгдэхүүн гэсэн анз байгаа. Тэгээд хин шицүү. За хин шицүү гэдэг маань бүтээгдэхүүний чанар гэсэн утгатай. Бүтээгдэхүүний чанар. За бүгдээрээ нэг удаа хэлээд үзье. Хин шицүү. За маш сайн байна. Хин шицүү чанар гэсэн. За дараагийн анз нь тов буюу асуух гэсэн анз байна. За он дуудлага нь мон гэсэн дуудлагатай байна. За бүгдээрээ ханзаа нэг удаа бичээд үзье. За гараа дээш өргөөрэй бичиж. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За иймэрхүү анзаалах нь 11 зурлагтай байна тийм ээ. 11 буюу 11 зурлагтай байна. За тов мон гэсэн анз. За ингээд саяны шицүүтэй нийлэхээрээ яах нь шицүү монг байх нь шицүү мон. За шицүү мон гэдэг маань мөн асуулт гэсэн үг. Асуулт гэсэн үг. За бүгдээрээ хэлээд үзье нийлэмж ханзаа шицүү мон. Шицүү мон. За сайн байна. Шицүү монга аримасу ка? За асуулт байна уу гэсэн байна тийм ээ. Асуулт байна уу? Та дэд асуулт байна уу? За байвал яг нэг комент хэсэгт үлдээгээрэй. За шицүү монга аримасу ка? За дахиад нэг удаа дагаад хэлээд үзье. Шицүү монга аримасу ка? За сайн байна. Хай аримасу ие аримасен гэж хэлнэ тийм ээ. За дараагийн анз маань тамэсу гэсэн анз. Тамэсу. За он дуудлага нь ши гэсэн дуудлагатай. За мэрийг шамдах мөн яг нь шалгаж үзэх гэсэн утгатай байх нэ. Тамэсу. Тамэсу гэсэн анз байна. Он дуудлага нь ши. За бүгдээрээ хамтдаа нэг удаа бичээд үзье. Та дагаар дээр дагаад бичээрэй. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13. За 13 зурлагтай. Иймэрхүү болох нь. Та дэвтэр дээрээ бас гоё хичээд аваарай. За нийлэмж ханзаарай. За ши арийнхын табимас гэдэг юм байна тийм ээ. Шишоку болно. Шишоку. Шишоку гэдэг маань амтлагаа гэсэн. За дагаад хэлээд үзье. Шишоку. Шишоку. Шишокус шимас амтлагаа хийнэ. Тийм. За шишоку гэх нь амтлагаа гэсэн утгатай. За дараагийн анз нь кен гэсэн зөвхөн он дуудлагатай байна. Кен гэсэн анз байна. За туршилт гэсэн утгатай. За бүгдээрээ нэг удаа бичээд үзье. Дагаад бичээрэй. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 за 18 зурлагтай иймэрхүү болох нь байна. За кен гэсэн анз туршилт гэсэн анз байна. За энэ анз маань нийлэмж анз маань саяны тамэсу гэсэн анзтай нийлэхээрээ тамэсу гэсэн анз саяны тамэсу гэсэн анзтай нийлэхээрээ шикен болох нь шикен. За шикен гэдэг маань шалгалт гэсэн үг. Шалгалт. За дагаад хэлээд үзье. Шикен. Шикен. Шалгалт сайн байна. За тэгээд ё шикен дэс. Өнөөдөр шалгалттай. ё шикен дэс. За сайн шалгалт. За минасан мо шикенга аримасу ка? Хайд ч гэсэн шалгалт байгаа юу? Насны хичээл маань одоо 19 хичээл байгаа учраас яг нь одоо 13 дахь хичээл за дараа нь үлдсэн яг нь 6 хичээл оруулаад энэ дөрвийн ханз маань дуусж байгаа. Тэгэхээр энэ дөрвийн ханз үзчихэд хэдүүлээ энэ 5-ын
шалгалтанд гардаг ханз энэ дөрвийн шалгалтанд гардаг, хвчлэн гардаг ханзын хичээлийг оруулчаад тэгээ үргэлжлүүлээд энэ гурван ханз руу орё гэж бодож байгаа. За тэгээд Нихонго Нориоку Shiken. За энэ ханз авах нь тийм Нихонго Нориоку Shiken. За Японы төвшин тогтоох шалгалт гэж ярьдаг тийм ээ. Тэрний Shiken гэдэг маань хэдүүлээ яах нь Shiken гэдэг ханзаа өнөөдөр үзлээ. Тийм учраас өнөөдрөөс хойш яах нь хэдүүлээ Shiken гэдгийг ханзаар нь бичиж явцгаая шүү. За тэгээд дараагийн ханз Тайру байна. Тайру. Хариулах гэсэн. За он дуудлага нь тоо гэсэн дуудлагатай. Кутайру, кутаймас гэж бас хэлнэ тийм ээ. За бүгдээрээ ханзаа бичээд үзье. Дагаад бичээрэй. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За миний биц үнэхээр муухай. Би дахиад нэг удаа бичье. За дахиад нэг удаа бичье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За энэ яриад ирлээ. За кутаймас хариулах гэсэн ханз байна. Кутаймас, кутайру тийм ээ. За тэгээд нийлэмж ханзаа харъя. За сейто гэсэн байна. Нийлэмж ханзан дээр сейто. За сейто гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зөв хариулт гэсэн үг. За зөв тадаши гэсэн ханз байна тийм ээ. Тэгээд хариулт гэсэн ханз. Тэгээд зөв хариулт гэсэн утгатай байх нэ. Сейто хэлээд үзье. Сейто. За сайн байна. За жишээ өгүүлбэрээ нэг удаа уншаад үзье. Шицумон сая үзсэн байгаа тийм асуулт гэв. Шицумони утаймашта. Асуулт нь хариулсан гэсэн. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Шицумони кутаймашта. За маш сайн. За дараагийн ханз нь кангаэру байна. Кангаэмас бодох гэсэн. Тийм ээ бодох. За он дуудлага нь ко гэсэн дуудлагатай. Кангаэмас ко кангаэру гэж бас яах нь толны хэлбэр байна үйл үгний. Зя бүгдээрээ нэг удаа бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. 1 2 3 4 5 6. За ингээд 6 зорилготой ханз байна. Кангаэмас, кангаэру гэсэн ханз. Бодох гэсэн ханз. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За та уншаарай. Нихон. За сайн байна. Ryugaku байна тийм. Нихон ryugaku о кангаэдэ имас. Япон руу сурахаар явъя гэж бодож байгаа. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Нихон ryugaku о кангаэдэ имас. За сайн. Нихон ryugaku о кангаэдэ имас. За сайн байна. За дараагийнх нь G гэсэн. Үсэг гэсэн. Үсэг гэсэн ханз байна. За бүгдээрээ бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. 1 2 3 4 5 6. За иймэрхүү 6 зорилготой иймэрхүү ханз болох нь байна. Сүүжи гэдэг маань тоо гэсэн. За дагаад хэлээд үзье. Сүүжи. За сайн байна. Ромажи дэ кайте кудасай. За ромажи гэдэг маань латин гэсэн үг. Латин үсгээр яах нь бичээрэй. За жишээ өгүүлбэр нэг удаа хэлээд үзье. Ромажи дэ кайте кудасай. За сайн байна. За дараагийн ханз хүми. За он дуудлага нь бүм мон гэсэн ханз. За өгүүлбэр гэсэн үг. За бүгдээрээ бичээд үзье. За 4 зорилготой байна тийм ээ. 1 2 3 4. За 4 зорилготой иймэрхүү ханз болох нь байна. За өгүүлбэр гэсэн ханз байна. За энэ дээр саяны G тэ гарч ирж байна. Ингээд можи болох нь. Можи гэдэг маань үсэг гэсэн. За ялгаагүй үсэг гэсэн. За можи. За дагаад хэлээд үзье. Можи. За сайн байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Саку бун.
цукуру гэсэн ханз байна тийм ээ. Сакубун о кайте кудасай. Зохион бичлэг бичээрэй гэсэн. Сакубун о кайте кудасай. Дагаад хэлээд үзье. Сакубун о кайте кудасай. За, шикудай ва сакубун дэс. За, гэрийн даалгавар бол зохион бичлэгээ. За, дараагийн ханз кан гэсэн дуудлагатай он дуудлагатай ханз байна. За, кан гэдэг маань ханзыг хэлж байгаа. Канжи гэхээр ханз болно. За, бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13. За, иймэрхүү болох нь байна. За, канжи гэхэд орсон. Ханз гэсэн ханз байна. За, канжи тийм ээ, канжи гэдэг маань ханз үсгийг хэлж байгаа. Канжи. За, энэ юм тийм ээ, канжи. За, сая можи гэдэг үтсэн байгаа тийм арийнх нь үсэг гэдэг үтсэн. Канжи гэх юм бол ханз үсэг гэсэн утгатай байна. За, жишээ нэг удаа хэлээд үзье. Канжи. Канжи. За, канжи о бэнкё шимасу. Жишээ өгүүлбэр нь канжи о бэнкё шимасу. Ханз үзнэ. За, хэдүүлээ канжи о бэнкё штэ юм аа. Тэ хэдүүлээ гэсэн ханз үзэж байгаа штэ тийм ээ. За, нэг удаа жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Канжи о бэнкё шимасу. За, маш сайн байна. За, дараагийнх нь казу гэсэн ханз. Тоо гэсэн ханз. Тоолох. Казоимас гэхээр яг нь тоолох болох нь. Казу гэх юм бол тоо. За, он дуудлага нь сүү гэсэн дуудлагатай. За, бүгдээрээ бичээд үзье. За, 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13. За, иймэрхүү болох юм. 13 зурлагтай байна. За, энэ жишээ ханз, нийлэмж ханзаа харъя. Жишээ нийлэмж ханз маань сүгаку байна. Сүгаку гэдэг маань математикийн хичээлийг хэлж байгаа. За, дагаад хэлээд үзье. Сүгаку. За, сайн байна. Сүгаку гэхээр математикийн хичээл. За, жишээ ханзаа уншаад үзье. Сүгаку но шукудай о шимасу. Сүгаку но шукудай о шимасу. За, математикийн хичээлийн тооны хичээлийнхаа гэрийн даалгаврыг хийн гэсэн байна тийм ээ. За, дагаад хэлээд үзье. Сүгаку но шукудай о шимасу. Сүгаку но шукудай о шимасу. За, сайн. За, дараагийн ханз гэсэн ханз байна. Зөвхөн он дуудлагатай. За, англи гэсэн утгатай. За, тэгээд эйго гэхээр англи хэл болох нь тийм ээ. Эго. За, сайн байна. Эго гэдэг маань англи хэл гэсэн. За, бүгдээрээ ханзаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8. За, 8 зурлагтай. За, 8 болох юм шиг. За, 8 зурлагтай. За, эйго дэ сэцмээ шимасу. Эйго дэ сэцмээ шимасу. Англи хэлээр яг нь тайлбарлана гэсэн утгатай. За, жишээ өгүүлбэрээ дагаад нэг удаа хэлээд үзье. Эйго дэ сэцмээ шимасу. За, маш сайн байна. За, би хичээл болгоноор хэлэхдээ та зогсоогоод ханзаа бичээд нийлэмж ханзаа бичээд жишээ өгүүлбэрээ бичээд жишээ өгүүлбэрийн утгыг бол слайдн дээр оруулах байгаа. Тийм учраас жишээ өгүүлбэрийнхаа утгыг яг нь орчуулгыг монгол хэлээр бичээд ингээд хичээлээ хийх юм бол маш онд шүү. За, дараагийн ханз нь катару гэсэн ханз. Тэгээд он дуудлага нь го гэсэн дуудлагатай. За, хэл гэсэн утгатай. Катару гэдэг маань өөрнө өгүүлэх өдр гэсэн утгатай шүү. За, жишээлх юм бол нихонго. За, япон хэл гэхэд яг нь орсон ханз байна. За, бүгдээрээ бичээд үзье. 1
2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 14 сонирхолтой. Иймэрхүү ханз байна. За, go гэсэн ханз. За, жишээ өгүүлбэр маань. За, Нихонго га декимас жишээ өгүүлбэр маань. За, Японоос мэднэ гэсэн утгатай. За, дагаад хэлээд үзье. Нихонго га декимас. За, маш сайн байна. За, дараагийн ханз бакеру ка ке гэсэн ханз. За, өөрчлөлт гэсэн утгатай. Өөрчлөлт гэсэн утгатай. За, кагаку. Кагаку гэдэг дээр яг нь орсон ханз. Химийн хичээлийг кагаку гэж хэлэх юм байна. За, бүгдээрээ нэг удаа бичээд үзье. 1, 2, 3, 4. За, юм болох нь дөрвөн зорилготой ханз юм тийм ээ, гайгүй ханз. За, кагаку гэдэг хэлээд үзье. Кагаку. За, маш сайн. За, кагаку га жоузу дева аримасен. За, химийн хичээлдээ би тийм сайн биш ээ гэсэн утгатай. За, жишээ өгүүлбэрээ дахиад нэг удаа дагаад хэлээд үзье. Кагаку га жоузу дева аримасен. За, маш сайн байна. За, дараагийн ханз судацу, судатэру гэсэн ханз. Тэгээд ику гэсэн он дуудлагатай. Өсгөж яах нь хүмүүжүүлэх гэсэн утгатай. За, тэгээд хичээлдээ ямар холбоотой юм бэ гэхээр хайку. За, эхнийх нь карада гэсэн ханз тий, би гэсэн ханз. Тэгээд судатэру гэсэн ханз нэлээд тайку гэж орж ирнэ. Тийм учраас биеийн тамирын хичээлийг тайку гэж хэлсэн юм. Тайку биеийн тамир. За, дагаад хэлээд үзье. Тайку. Биеийн тамир гэсэн ханз байна. За, тэгээд хэдүүлээ ханзаа нэг удаа бичээд үзье. За, бичээд үзье. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За, ингээд 8 зорилготой ханз. Судатэру ику гэсэн ханз байна. За, тэгээд сая гарсан тайку. Тэг би юм байна. За, жишээ өгүүлбэрээр уншаад үзье. Та хэд уншаарай. Тайкуга ски desu. Би тамирын хичээлдээ би дуртай гэсэн утгатай тийм ээ. Ваташи ва тайкуга ски desu. За, дагаад хэлээд үзье. Тайкуга ски desu. За, сайн байна. За, ингээд өнөөдрийн хичээлдээр хэдүүлээ эдгээр бенкё буюу хичээлтэй холбоотой 18 ханзыг хэдүүлээ үзлээ. Ёо 18 гэсэн бас маш олон ханз ахгүй тийм ээ. За, тэгээд эхнээс нь хандсан. За, нэг удаа хэлээд үзье. За, ингээд нийлэмжээр нь хэлээд үзье. За, ингээд хэлээд үзье. Энэ хоёр юу вэ? За, маш сайн байна. Бенкё тийм хичээл сан. За, яг энэ гарцсан байна тийм ээ. Бенкё хичээл. За, энэ ингээд нийлүүлээд уншаад үзье. Шүку дай. За, сайн байна. Шүку дай гэдэг маань гэрийн даалгавар сайн байна. За, энэ хоёрыг нийлүүлээд унш. 3 болцсон. За, энэ хоёрыг нийлүүлээд уншъя. Шицүмон асуулт. За, сайн байна. За, одоо эндээс энэ үртэл. Шикен шалгалт байсан тийм ээ. За, сайн байна. За, энэ болохоор кутаэру гэсэн ханз тийм ээ. За, энэ ханз бодох. За, сайн байна. Энэ болохоор жи гэсэн үсэг. За, энэ бүн гэсэн ханз тийм ээ. Үйлбэр. За, энэ маань канжи гэхэд орсон ханз байсан. За, энэ маань тоолох казу гэсэн ханз байсан. За, энэ хоёрыг нийлүүлээд уншаад үзье. За, энэ хоёрыг нийлүүлээд уншаад үзье. Эго тийм ээ. Эго гэдэг маань англи хэл хэлсэн тийм ээ. Сайн байна. За, энэ кагаку гэхэд орж ирсэн тийм ээ. За, энэ хайку биеийн тамир гэхэд орж ирсэн. За, эдгээр 18 ханзыг хэдүүлээ амжилттай үзлээ. Тэгээд дараагийн хэсгийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.